Амьдралын төгсгөлийн гэрч болсон хоёр зураг. Зөвлөлтийн олзлогдсон тагнуулчийг нөгөө ертөнцид илгээхийн өмнөх гэрэл зургийг 1942 оны 11-р сард Зүүн Карелийн Рукажарви орчмын ойд авчээ. Финляндийн цэргийнхэн хойд олзлогдсон Орос тагнуулчийн энэ зургийг уг нь суртал ухуулгын зорилгоор ашиглахаар авсан хэдий ч ямар нэгэн айдасгүй инээж байснаас нь болоод олигтой юмд хэрэглэж чадаагүй. Харин ч эсрэгээр Орос хүний үхлээс далдрахгүй эрэлхийг зоргийг сурталчлах зураг болчихсон тул тэгсгээд цэргийн архивт хав дараад өнгөрчээ. Харин 2006 онд Финляндийн батлан хамгаалах яамнаас энэ зургийг дараах тайлбартайгаар ил болгосон юм. Зөвлөлтийн нэр нь үл мэдэгдэх офицер 1942 он. Энэ бол үнэхээр гайхалтай зураг. Нэгэн амьдралын үхэл амьдралын заагт байгаа сүүлийн хитгэн мөч энэ зургуудад буужээ. Тэр цасанд дарагдсан ой модон дунд мөдхөн дуусч хинч түүнийг олохгүй хайхгүй үрдүүлдэн гэдгээ мэдэж байсан. Түүний амьдрал ор тас мартагдана. Үүрэг даалгавраа биелүүлсэн эсэх нь өөрийнхэнд нь үл мэдэгдэнэ. Тагнуулчийн амьдрал туршлага ингээд төгсгөлдөө иржээ. Тэр инээмсэглэхээс өөр юу хийж чадах байсан гэж. Энэ бол түүний сүүлчийн эсэргүүцэл. Үхэл бид бүгд рүү инээмсэглэдэг. Зоригт ир хүний хийж чадах зүйл бол үхлийн өмнө айж хулчилгүй нүүр бардам инээмсэглэх явдал юм. Нэмж дурдахад зөвлөлт социалист бүгд наримт холбоотуулсан эсрэг дайнд Финлянд улс фашист Германыг дэмжиж дайтаж байлаа. Энэ бол өмнөх Финляндийн нутагт өрнөсөн өвлийн дайн биш. Харин зөвлөлтийн нутаг руу довтолсон дайн байлаа. 1942 оны үеэр Финляндууд Ленинградын бүслэлтэд ойрхон байсан ч фронтоос 30 км-ийн зайд шууд бүслэлтэд оролцож СС-ийн дивизүүдэд туслахаас татгалзжээ. Финляндийн хувьд өмнөх өвлийн дайнаар хэдийгээр эрэлхийг тулалдсан ч эцэст нь зөвлөлт холбоот улсад газар нутгаасаа алдсан энхийн гэрээ байгуулсан гашуун түүхийнхэн хариуг авах гэж довтолсон байдаг. Гэвч Финляндийн санснаар болоогүй. Дайны дундаас байдал эсэргээрэн эргэж зөвлөлт холбоот улс ялагч болж нацистуудыг нутгаасаа хөөн гаргаад зогсохгүй. Европыг чөлөөсөн бөгөөд Финляндийн хувьд зөвлөлттэй хэр таарвах нөхцлөөр гэрээ байгуулж дайнаас гарсан билээ.